Намайг Дэлгэн гэдэг. Би санхүүч мэргэжилтэй. Тэгээд одоо Австрали улсын Сидней их сургуульд Master of Computer Science-аар сурахаар бэлтгэлээ хангаад ингэ явж байна. Өмнө жил манай байгууллагын бас нэг ажилтан маань боловсролын зээлийн санд хамрагдсан. Тэгээ бас тэтгэлэгтэйгээр Австрали улс руу явсан. Тэгээ тийм болохоор бүтэн жилийн өмнөөс сургуулаа хөөцөлтөөл эсээгээ бичээл 4 сард миний сургуулийн хариу ирээл тэгэл 5 сард боловсролын зээлийн сангийн журам, хяналтын тоо бүх материалуудтай танилцаал. За яг болох юм байна гэл 5 сарын бараг ихээр айгүй их таплаа хийсэн. Өөрийнхөө сургуулийн материалуудыг айгүй эмгэгцтэйгээр оруулсан. За үндсэн төлбөр маань яг энэ байна. Яг төлбөрийнхаа хэсэг сургалтын курсынхаа нэр зэргийг бол айгүй сайн тодруулаад хяналтын ажлын хэсэгт айгүй амар байх байдлаар зарим газарт нь монголоор орчуулад бичээд бас явуулсан. Журамтай нь ер нь нэг сайн танилцсан байхад бол бүх юм аюу ойлгомжтой санагдчихсэн миний хувьд бол зарим тохиолдолд би Facebook-ээр мессенжерээр асуусан. Тэгээ тэн дээр л аюу хурдан надаа Facebook мессенжерээр хариу өгсөн. Тэгэхлээр apply хийхдээ би сургалтын төлбөрийн дүнгээ валюта андуураад хийсэн байсан. Аюу тэн дээрээ нэг тамбай оруулмаар юм билэ. Тэгээ буцаад ажлын хэсэгт нь би өргөдөл гаргаад тэгээ ажлын хэсэг аюу шуурхай шийдвэрлээд тэгээд намайг маргааш нь за хүсэлтийг чинь буцаалаа. Чи дүнгээ зөв оруулаад буцаад apply хийгээрэй. Тэгтээ 6 сарын 29-ээс өмнө шүүгээд тэгээд мэдээлэл дахиж өгөөд шидээ авсан да. Өмнөх нөгөө жилийн шалгаруулалтын дүнг ил тод ингэ байлгаж исэн. Давхар сайдын тушаал, хяналтын тооны журам мурам бол бас тодорхой байсан болохоор вебсайт руу ороод за энэ жилд хэдэн хүүхдийн кодтай байна. Тэдэн төгрөг байгаа маань. За тэгээд ийм мэрэгчлэр орох юм байна. Миний мэрэгжил энэ индекст нь багтж байгаа юу, багтахгүй баа юу гэдгээ баг өөрөө мэдээлэлтэй танилцуулахаараа явахад бол айгүй амархан санагдсан. Тэг шалгаруулалт нь шууд болж байгаа болохоор миний оноо дээгүр байна уу, доогор байна уу, надад ер нь чанс байна уу, байхгүй байна уу гэдгээ шууд мэдчихэж байгаа болохоор бас айгүй амар байсан юм сэтгэлдүү гэх юм уу. Тийм байсан. Би бакалавра төгсөөд 7-8 жил бараг болж байна. Тэгээд энэ хугацаанд яг мэрэгчлэрээ ажиллахаас гадна одоо захим төслүүд дээр бас оролцож ажиллаж байсан. Bootcamp-уудыг бас суралцаж төгссөн. Туршлага хоригдлуулсны дараа миний дараагийн суралцах зүйл юу вэ? Би юунд суралцвал ирээдүйд илүү ач холбогдолтой байна гэдэг дээр л 7 жилийн ажлын туршлага маань бас айгүй хувь нэмэр болсон гэж ер нь бодож байгаа. Би сургуулиасаа 20% тэтгэлэг авсан эхний жил дээр. Үлдэгдэл төлбөр маань бол нэг ойролцоогоор $40,000 байсан. Тэгээд за үнэхээр тэтээ одоо боловсролын зээлийн санд хамрагдаагүй бол одоо нэг эсвэл бүх юмаа зараад өөр ингээд явах. Тэнд бас нэг амьдралын өртөг бас нэлээ өндөр. Эсвэл за одоо бүр өөр сургууль сонирхож үзье да. Өөр тэтгэлэг өгөх сургуулиуд юу вэ ингээд дахиад хугацаа бас албаах эрсдэл бас байсан. Тэгээд тэтгэл маань бүтцэн байгаа болохоор за одоо би өөрийнхөө амжиргааны зартал тэр зардлуудаа хоригдлаараа шийдээд бас нэг тийм санаа зовох зүйлгүйгээр яг за сурах гэж очиж байгаа. Яг зорилгоо биелүүлээд ирэхэд бол айгүй түлхэж болж байгаа юм хувь нэмэр оруулж байгаа. Тэгээд топ 100-ийн нэг сургуулийг бас суралцаад төгсөж байгаа болохоор тэндээс бас яг миний амьдралын траекторь дахиад нэг жоохон өөрчлөгдөх байх гэсэн хүлээлттэй байгаа. Миний мэрэгжлийн хувьд бол санхүүгийн мэрэгжил бол тодорхой нэгэн түүх, одоо цагийг одоо мөнгө урсгалыг менеж хийх ч юм уу тийм юм юутай. Хагтал энэ дээр нөгөө захим технологи орж ихээр энийг илүү бүтээмжийн илүү нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа. Тэгэхээр буцаж ирээд эндээ болохоор бас илүү өөрийнхөө мэрэгжилтэйгээ уялдуулаад илүү байгууллагатай болон нийгэмдээ эргэн нөлөө үзүүлэх нэг тийм эд хэсэг байж чадна гэсэн л хүлээлттэй л яг явж байна. Залуучуудад яг хөнгөлөлтөө зээл олгож байгаа зээлийн хүү тооцохгүйгээр 20 жилийн хугацаанд ингээд тэнцүү хуваа төлөө ямар нэгэн буцаж ирээл ингээл айгүй юм үрийн дарамтанд орж байгаа зүйл бол биш. Айгүй уян хатан нөхцөл санал болж байгаа. Буцаад чи өөрийнхөө хийж бүтээсэн зүйлээрээ улс орондоо хувь нэмэр оруулаад дараагийн залуучуудад бас тэтгэлэг аваад өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлээд топ 100 сургууль суралцах боломжийг олгоод эргэн төлөлтөө хийн гэдэг бол айгүй чухал зүйл юм шиг надад санагдсан. Тийм болохоор эргэж ирээд зээлээ хариуцлагатаар эргэн төлнө гэсэн төлөвлөгөөтэй явж байна да.